Очвол ерөнхий сайд ингээд хурдтай тэгээ хоёрдугаар дахиад ингээд ялгуулахгүй гэдэг энэ ажиллаж байгаа энэ арга барил бол их одоо таалагдж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхдээ одоо энэ дээр зүгээр бас бусад орны энэ уул уурхайтай холбоотой юмыг бас худалж исэн хүний хувьд хэлэхэд бас үндсэн хуулийн дээр ч гэсэн ингээд одоо тэр өгөөж нь ард түмэнд гэсэн үг байгаа. Тэгэхээр одоо бол ингээд засгийн газрын өгөөжийн тухай яриад байгаа. Засгийн газрын өгөөж гэхэлэр мэдээж татвар төлбөр хураамж роялти орно. Тэгээ бусад орнд бол тэр нийгмийн өгөөж гэж тооцдог. Тэрэн дээр бол жишээл ажлын байр гэдэг ч юм уу. Тэг тиймэрхүү юм байх уугүй юу гэсэн юм асуулт байгаа. Зүгээр энийг одоо засгийн газрын эрхэм гишүүд бол бодолцсон үү? Зөвхөн засгийн газрын өгөөжөөр яах юм уу? Яг нийгмийн өгөөж гэж бусад орны жишээг авах юм уу? За өөрөөр хэлбэл манай үүсмэд орд гэж зүйл яагаад ийм хууль гарсан бэ гэхээр энэ бүх уул уурхайг дамжаад заавал одоо тэр тухайн уурхайн технологид нь тохирохгүй эсвэл одоо технологиор авч болохгүй тодорхой шалтгаантайгаар овоолго шороо усанд ингээд эрдэс баялаг үлддэг. Тэрнийг нь тодорхой эдийн засаг гэж үзэх юм бол арай өөр дэвшилт өөр технологиор ингээд эдийн засгийн эргэлтэнд оруулж тэг ийм одоо дайвар орд гэх тухайн үед нь янз бүрээр ярьж байгаа үүсмэл орд гэсэн нэр томьёо гарсан. Тэгээд энэ одоо төрийн одоо ашигт малтанд эрдэс баялагийг сорч одоо бодлого нэгэсэндээ одоо том жаинтууд нь үндсэн орд аваад тэгээд технологид нь тохирохгүй ч юм уу авч чадахгүй юмыг сүүлд ингэж ашигладаг. Тэгээд тийм хууль гараад тэгээд миний мэдхээр бол 40 хэдэн тийм компани одоо үүсмэл ордын зөвшөөрөл аваад явж исэн чинь 22 онд энэ зөвшөөрлийг хүчингү болгоцсон. Тэгээ дараагаар нь хүчингү болгосноо дахиад үүсмэл орд гэдэг ингээд энэ ашигт малтны хуулийг сонгуулийн хүртэл гинт өөрчлөлт орж ирээд ингээд төдөө хувийн аа өдөө хувийн агунд гэдэг ингээд баг улс төрсөн юм болсон. Тэгэхээр энэ хуулиар одоо ингээд одоо жишээлбэл манай зэстэр гэх юм бол 2.5 байсан. Одоо ингээд 10% ингээд амнаад болж байгаа 3 төрлийн. Гэхдээ энэ хуулийн төсөл дээр ингээд санаатай юм уу санамсаргүй юм уу бас ийм ялгууртай байдал харагдаж байгаа. Энэ яаж ийм жишээлх юм бол оюу толгой дээр ингээд ийм үүсмэл орд ашиглах юм бол 10% роялти эрдэнэтэд бол 15% шиг тийм ойлгомжгүй нэг тийм заалт байгаа. Тэрнийг одоо дамжин нэм одоо сайд анхаарах хэрэгтэй байх. Байршлаар нь ялгуурлаж болохгүй, өмчөөр нь эсвэл намын харьяалаар ч юм уу яг адил тэгш ялгуургүй хандах хэрэгтэй байх. Тэгэхээр одоо яагаад ингээд эрдэнэтийн овоог ашиглаж исэн ингээд 15% роялти төлөхөр ч юм шиг үгүй ч юм шиг одоо нэг ийм асуулт байгаа. Тэгээ адилхан болгосон дээр байх гэж бодож байгаа. Тэгээд энэ манай жишээлх юм бол одоо энэ ачид ихгээ бичсэн энэ юу бол ингээд баяжуулах үйлдвэр гэж бичсэн. Тэгэхээр баяжуулах биш энэ бол боловсруулах үйлдвэр. Энэ бол төр засгийн одоо ингээд бодлого дийдсэн, боловсруулалтын түвшинг агсан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр, гидрометаллургийн үйлдвэр. Гэтэл одоо манай засгийн газар яаж ийм нөхөр эрдэнэтийн баяжмлыг хайлуулаад тэгээд тэнчинээс баахан олон шат дамжлага гаргаад адилхан зэс гаргах гэж байгаа шүү дээ. Гэтэл бид нар ингээд байгаль дээлтэй гидрометаллургийн аргаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа боловсруулах үйлдвэр. Тэгэхээр энийг бас ингэж онцолж үзэх хэрэгтэй. Тэгэхэд энд онцолж үзэх гэж нь юу хэлж ийм нөхөр одоо энэ хуулийн нэмэлтээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй гэрээний үндснэргээ бичсэн. Урд нь ингээд тусгай зөвшөөрөл олгодог байсан 22 онд ингээд зөвшөөрлгүй болгоцсон. Тэгсэн хэрнээ ингээд амнаа тавна гэдэг. Тэгэхээр одоо миний хүсэлт юу вэ гэхээр одоо төр ингээд өөрийнхөө тэр одоо баялгаас ингэж амнаа тавах гэж байгаа бол хуучнаар нь одоо тусгай зөвшөөрөл өгдөг байх юм бол хэрэгтэй байгаа. Одоо гэрээний үндснэргээ бичсэн. Тэгэхээр одоо оюу толгойтой гэрээ, одоо харбагтаа дээр одоо эрдэнэттэй гэрээ байгуулна гэд бас ингэж цаг алдсан биш шууд ингээл амнаа туучин одоо зөвшөөрлөлийн олгодог яам. Тэр зөвшөөрлийг чи хараад бид нар чи одоо тэр одоо овоолго өгөх юм бол ашиглахын тулд банкнд өгөө зээл аваад хөрөнгө оруулалт үзүүлээд бас ингээд цаашаа явна шүү дээ. Тэгэхгүй гэрээ үзүүлээд явах нэг хэрэг. Тэгэхээр энэ хуучнаар нь ингэж амнаат одоо хүн сурталгүйгээр тэр одоо зөвшөөрлөө олгодог байгаа ч гэсэн нэг юм одоо санаа байна. Хоёрдугаар гэх юм бол тэр байршлаар нь биш зөвхөн эрдэнэтийн тэрийг 4 жил гээд ингээд нэг тийм процессын хууль гэсэн хэрнээ одоо энэ хоёр сайн мэдж байгаа процессын хуулиар ингээд яг материалын хэм хэмжээ тогтооцсон. Эрдэнэтээс одоо тэр тим одоо овоолыг ашиглаж ивэл гээд бүр хамаагүй одоо 20-30% роялти авна гэдэг. Тэгэхээр тэр бол процессын хууль гэсэн нэртэй мөртлөө материалын хуулийн заалт оруулсан. Хэрвээ тийм заалт оруулах юм бол тэр үндсэн материалын хэм хэмжээ тогтоосон дээр орохгүй бол
журмын хууль гэстэй тийм одоо бүр хэд дахин ингээд одоо роялти тогтооцсон хууль энэ заалт орцсон байгаа юм л да. Өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгэхээр ийм зүйл байна. Тэгээ энэ одоо ажлыг бол үнэхээр дэмжиж байгаа. Тэгээ энэ хурдан шуурхаа хийх юм бол төр эрсдэл байхгүй, хөрөнгө оруулахгүй гадных ч гэсэн юм байдаг. Тэгэхээр энэ одоо энэ үүсмэл орд гэж ярьж байгаа зүйл бол дахиад хэлэхэд энэ одоо хаягдлыг одоо ямар нэг байдлаар ингээ орхигдсон усанд шингэнд одоо шороонд орхигдсон эрдэс баялагийг одоо сорчлон ашиглахгүй тэрнийг тодорхой хэмжээнд орон нутагт ажлын байр бий болгож байгаа ийм төрийн бодлогын дагуу ийм ажил хийж байгаа гэсэн ийм зүйл хэлэх гэсэн. Эцэст нь нэг зүйл хэлэхдээ одоо ингээ хараад байхад ингээ өчигдөр та бас хэлж исэн хөрөнгө оруулалт гадаадын хөрөнгө оруулалт буурсан ийм хэцүү байна энэ төргээ. Тэгэхээр би зүгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ялангуяа уул уурхайн салбар сүүлийн 30 жилд алдаж унсаар байгаад энэ манай хүмүүс бол үнэхээр ингээд нийгмээр энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс бол дэлхийн хинтээч яриа хилцээ хийх тийм чадвартай болцсон. Бид нар 90-ад онд ямар гинэн байлаа. Одоо бол шал ондоо болцсон. Тэгээ би юу хэлэх гэж байна вэ гэхээр нөгөө айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг яг ингээд үндэстнийхээ бизнес эрхэлдэг хүмүүсийг дэмжиж ялгуурлахгүй хөнгөн шуурхаа ингээд дэмжиж ажиллах юм бол тэр заавал гадных нэг одоо ингэж царайчлагаас илүү бас аваад явчих тийм боломжтой болцсон шүү. Тэгэхээр энэ үндэстнийхээ одоо компани бизнес эрхлэгчдэд бас итгээрэй л гэж ингэж хэлэх гэсэн.